Тэгээд та 6-гийн даваанд өөрийгөө ер нь хинтээ барилж чухал, аль хавьд очиж чухал гэж бодож ирсэн. Би даштай тонох гэж бодсон шүү. Ямар ч үсэн дүү тонхын хувьд бол тончно гэж бодож ирсэн үү? Бас өөртөө итгэсэн юм шүү. Тий. Тэгээд дашиг болохоор 3 бөхөөс оюун бол даваад 2 тондог үлээ. Тэгсэн. Намар нь аймаг зэрэг тэр хараагуучдын юу үлээ нэг юмны нэрмж аймаг зэрэг болоод ган зэрэг өтөр үзүүрөнд үлдэж барилдсан шүү дээ. Тэр ер нь бичлэг нь байдгийн болов ган зэрэг өтөр тэн дээр бол ер нь хүнд барилт хийсэн шүү үзүүрөнд. Тийм үү. Их ч олон их биеинд хийсэн санагддаг юм. Тэгээд ган зэргийг нь арай гэж хайж төрүүлээд. Дахиад хавар нь бүхий хол өргөний 20 жилийн хойно. Тий 15 оны хавар болсон тий. Тий. Нөгөө 2024 барилдсан шүү дээ. Тэгэхэд 4 дээр ганц зэрэг дахиад харсан байхгүй. Тэг ганц зэрэг тэгэхэд бас миний зөөлийг аваад унтсан. Тэгэхээр би бас өөртөө жоох итгэлтэй. Барилдсан гэсэн үг л дээ. Ер нь 2-3 хайцсан. Тий. Тинтээ болвол даштай тунал. Тэгээ би чинь ганцэргийг хаяа 5 дээр даштай тунаад барьцангуул унсан байхгүй юу. Тэг барилтанд. Тэгээ даш чинь нэлийн дээш барилчдаг тий. Тэгээ би бол дотроо за даштай бол тунах бах. Даш итхоёр чинь ер нь сонгоон төн. Ер нь сонгон талцсан гэсэн тийм бодолтой байжсэн чи ганцаараа тунцсан байхгүй. Тэгээ тунсан чи ер нь танаа ах нар ямар зөвлөгөө хэлж гаргасан? Та хоёрыг ер нь көдө барилдаа чи ер нь яан шүү тгий шүү ингэ шүү гэд. 6-гийн даванд бол ах нар бол амар зөвлөгөө нөхөө хэлээгүй. Тайван суулгаж байгаа л төвлөрүүлж байгаа хэлж үзээгүй юм чи чөлөөтөрч барилдсан, үцээрч барилдсан. Ганц зэргийн барил дээр юм идэхгүй ш. Тэ. Тэгтээ боломжтойгоор ганц зэрэг бол их сайн байгаа шин. Хоёр дөөрөө ур чадварын хувьд бол ямар юм бэлээ тий. Болгоомжтой барил дээр. Энэ бол ах нар бол ганц зэрэг дээр бол дэгжилсэн шүү. Зөвхөн болгоомжтой барил дээр. Лаб барьчвал ирэхэд хайчих болов гэсэн тийм. Анхаарал сайтай байл гэсэн тий. Тий, энэ барьцсан дөрөд авбал ер нь хайчих байх гэсэн нэг бодолтой байсан баг. Тэр хоорондоо ч ярьсан баг. Тий. Тэгээ та ер нь бол их тийм хүнд барилдаа хийгээгүй хүч авахаагүй их хөнгөн давдаг шүү дээ тийм ээ. Одоо дунгуулдаа татцах юм уу яац гэх юм бэ? Тий, яг хүмүүст бол амархан харагдтал байгаа л да. Тэрнээс наан ганц зэрэг илүү ус аваад бас нэг 2-3 чонгод гээд тийм үстэй. Тэр болгон дээр хүч гарч байгаа шүү дээ. Тэгээ тэр мехийг ч гэсэн хийхэд хүч гарч байгаа шүү дээ. Тийм хүн харахад л амархаа хийж байгаа боловч тэр хоёр хүнээс бол маш их хүч гарч байгаа шүү дээ. Тийм ядраагүй шадарсан шүү дээ ганц зэрэг хайхтаа. Тийм. Тэгээ биднэрт бол их л амархаа хийж байгаа харагдаж шүү дээ. Язгчдэд бол тийм ганц зэргийг тийм хүн зоохгүй хайна гэж юу байх. Тийм. Нүл анхаарал байгаа шүү дээ ганц зэрэг дээр бол авчих га, буцаж зарах гарчих га, хий даруулчих га тийм үү? Тийм. Тэгээд нэг 6-аад авсан. Сэлэнг аймгийн Жавхан цомын харьяа талдармын тамир спортын хорооны үг аймгийн хурц зарслан од гэрэл Монгол улсын өсгөдөр начин Инкотар 5 давж Монгол улсын начин цолын болцол хангалаа. За хурц зарсан од гэрэл аймгийн арсан ганц зэрэгнэр барьсуулаасалнаа дэвн хингийн энэ бас бохинжлоо төрөлдөөнөр барилдадаг. Хурц зарсан од гэрэл өвдөч мөн бохинжлоо төрөлдөөнөр сайн барилдадаг юм бохтой. Хоёулаан элэг улсны барьсан дүрээ давлаа. За үеийнгийн арсан годтой хоёулаан улсын солны болцлыг ангацсан одоо ер нь бие баригээгөө хэнэн ч одоо яасан ч яхуу гэсэн бодолтой байдалтай бол барилдаж байгаа бах. Дотор нэг суулгах гээд дуудлаа. За хинжигний бас ганцхан зайлш доктораад өвдөглүүлжлээ. Барилдааны эгзэг хий тааруута Сэлэнг аймгийн Жавхлансан ариат Сэвсгтчний 337 дугаар анги агромаш тэй компани аймгийн 3 зарсан од гэрэл аймгийн арсан ганц зэрэгээр 6 давж Монгол улсын харцаг солны болцлыг хангалаа. За бас л одоо олон жил сүүлийн 4-5 жил одоо улсын баяр наадмын дэвжэнээс сэтгэл дундуурхан буцаж байсан бөхчүүдөөс өнөө жилийн баяр наадмаар сайхан барилцгааж байна. Ер нь одоо бөхтөн үнэнч байх юм бол Монгол бүхийн зүлэг ногоон дэвжэнийг хизээ нэгэн цагт
ивэдгийн байна гэдгийг одоо бас өнөөдөр 5-ын даманд унсан 4-ийн даманд унсан бас аймгийн золтонгуудаас өөр дөрөнд тусгаж ойлгох хэрэгтэй. Одоо ганцэрэг усалчин явуулсан ганцэрэгээс авдгэрд баг жаа түүний дээгүүр одоо юм билэгдэн. гэж манай одоо маш тоогдсон байна.